Эхлээд бусдаас хамааралгүй хайрыг өөртөө бүтээ. Өрөөндөө ганцаараа сууж байхдаа хайрын долгионыг эргэн тойрноо үүсэг. Хайрын долгионыг эргэн тойрондоо бий болго. Далайч сэлж шумбаж байгаа шиг түүндээ бүжиж баяс. Эхэндээ чамд хачин жигтэй санагдаж магад. Өрөөгөө хайрын энергээр дүргэхэд эргээд чам руу долгион ойж баяр таашаал мэдрүүлнэ. Энэ үнэн явдал уу эсвэл би өөрийгөө ховсдож хуурч байна уу гэж эргэлзэх байх. Хайрлаж хайрлуулахын тулд амраг садан, анд найз гэдэл өөр хин нэгэн хэрэгтэй гэсэн үзэл бодол бидэнд хүлэгдсэн болохоор тэр. Өөрөө л бусдаас хамаарсан хайр бол ядмаг хайр. Өөрөө өөрөөсөө ундраасан энерги л чинхүү хайр юм. Хаа явсан газраа өөрийгөө хүрээлсэн хайрыг дагуулж яв. Хаа явсан газраа өөрийгөө хүрээлсэн хайрыг дагуулж яв. Тэгвэл чамаас өвөрмөц анхлах цэнгэг эрчим цацарч эхэлнэ. Хин нэгний гарыг барихад түүний бүх биеэр долгионд харахна. Дэргэдчин байсан хүн ямар ч шалтгаангүй баяр баясгалан мэдрэнэ. Үүнийг чи өөрөө ажиглах боломжтой. Өглөг үлдэхэд бэлэн болсон тэр үедээ сав болж чадах бусдыг ирвэл зохино. Өөрөө өөртөө гэрэл бол. Өөрөө өөртөө гэрэл бол. Баярлалаа.